Манийг байхад цэрэгжлийн шилэж ордог байсан. Та нарт ордог байсан уу? Ордог байсан. Тий. Тэрийг бол маш чухал хичээл. Тэр үед чинь бид нар чинь 3 жилийн сэргээл паагаад явдаг байсан л одоогийн цэргүүд бол жил байна уу? Жил хүрч байна уу гүй юу? Тий. Тэгээд үрээд ирдэг нэг 3 жил хаасан юм шиг нэг айхтар баатрууд. Тэгтэн бид нар тэр үед чинь цэрэгжлийн шилгээд ер нь 9 дугаар ангиас хойш ордог байсан шүү. 9 сар авт ордог байсан. 2 жил яг цэрэгжлийн шил оролцол ингээд л хүүхдүүд их орны тэр одоо сэтгэлгээ тийм ээ их орондоо ямар ардуулах их орн гэж юу тийм ээ газар нутаг гэж юу өвгд эз гэж уурын амир газар нутгийг яаж хамгаалж ирсэн юм. Энийг бол маш сайн төлөвч суусан байдаг байхгүй юу. Тэгээд ямар шалтгаанаар ингээд хассан байдгийг ингээд бид нар сая юу яалаа л доо. Манай өдөрцүүлэг шиг бэмжөөг нэрээр орсон. Улаан улааны жинжиншлэн дарга генерал бэмжөө дээр их сайхан үлээж авсан бид нарыг. Ер нь хойд жилээс ер нь бид нар яри. Тэгээд энд ч нэг ийм айхтар асуудал байдаг юм байна. Энийг бол зүгээр Батан улааны тэр жинжиншлэн дарга бол нэг тийм шийдчихдэг юм байна. Тэгээд одоо сангийн ямч гэдэг юм уу, хөдөлгөөний ямч гэдэг нь ваахан газар зөвшөөрөл авч. Тэгээ нөгөө зөвшөөрлөөнөө бас тэр дорн дээр үнэхээр их орон хөдлөл гэдэг болол сэтгэлд нь юм байдаг л нэг зураа гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ямар шалтгаантай байдیں۔ Араач юм харна гэж байдгүй байлгүй. Гомагдгүй бас. Ядах юм байхгүй шүү дээ. Тэнцэж сундар тийм иймэрхүү төрлийн бас бол ийм санаачлал гаргаж байна. Хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгэхэд чинь дорн тэгэл дууц сүлжсэн чинь хоорондоо гэж ийм санаачлал гаргаж яхад энийг дэмжигээл ингэчихэд болж байгаа санаа тий. Тэгтэл бол одоо бид сар гарам болж бас л ариун эрэгүүл байна. Одоо манай холбоо бол одоо 6 дүүргийн 4 дөрөвтөн салбар зөвлөлөө нээсэн. Салбар зөвлөл тэр хүнтэй. Тэр хүнтэй. Тэг холбоогоор өгсөн зорилготой. Ард түмэндээ бас нэг зөвхөн одоо ингээл нэг улс төрөж яж болохгүй л дээ. Яг улсаа хамгаалъя тгий гэсэн зорилготой биш. Тэгээ бид нэр чинь офицерын амьдрал офицеруудч ер нь 45 гэл юунд гарчтай шүү дээ. Тэтгэвэрт. Яг идэхэд нас нь байхгүй юу? Төлөвчөнд авсааж нас бол одоо юу шигцсэн юм. Тэгээ энэ холбоо ялгаа авах хөтөлбөрт орсон тэр офицеруудаа бас нэг ажилтны амьдралтай байлгая. Хойч залуучуудаа бас тийм их оронч үзтэй болгоё гэсэн зорилготой. Аль байгуулагдсан байл л да. Тэгээд энэ нэгэн бүлэгтэй. Та Монгол улсын иргэн хүн ер нь энэ Монгол улс одоо энэ ямар дэлхийн хаана юм. Бид нэр хөгжиж гин гэж яриад харахад гудамжинд нь дөрөв та хэллээ аригчд байж л байна. Гол улс нь ширгээ дуслаа. Моднд нь бараг бүгд огтлогдоод дуслаа. Ер нь бол их бид нар л мэдэхгүй байгаа болохоос зүгээр ард түмний амьдрал бол ядуул байна л та. Үнэхээр хүндлээ. Бэрх мундаг өргөх. За тэрийг бол одоо Монгол улс яг хаавар нь явж байгаа гэдэг бол хэлэхэд төвхтэй. Миний бодлоор бол ер нь нэлээд хавар нь тавьж байгаа. Яг зүгээр энэ улсуудыг ярьж байгаагаар эдийн засгийн дэвээр нэмэгдлээ, тийм бол гадаадаас тийм урууж ирэх гэж байна, тийх гэж байна гэдэг гаднаас оруулж ирж байгаа хуучин хувцсчны ядуучууд тараах гэдэг. Энэ бол доромжлол л доо. Сонгол аргастай сая 500 мянган амлсан. Тэгэл 50 сая уу 71 хүн гэж байна. Энэ бол үнэхээр доромжлол. Дэндүү доромжлол энэ бол. Хуваагүй доромжлол энэ бол. Ийм л болгоцсон юм ард түмнийг бол. Сая 50 мянган өгөхгүй дараа нь одоо 20 мянган өгөхгүй яах гэдэг гар орон хийг нь аваад эдэн онд хаан дэрсэн. Одоо тэр ч бас болох байлгүй дээ. Гэтэ тэр гар орон хийг нь аваад амьд түүнийг тэр хөлс бас нь гоожрлуулах байхгүй бол 20 мянган төлөө. Тэгвэл чи 20 мянган төгрөг бол энэ нөхдүүд бол тэг мэдэхгүй. Тэр одоо нэг гайгүй гош уучдаг юм даа мөнгө байт юм уу яа. Энэ юм шүү дээ. Та хорооныхаа хийг өгсөн үү? Өвөөгөө яг хулгайч. Өгөхгүй юу? Өгөхгүй. Тэгэхээр одоо таны чинь нэг хорооныхаа өгсөнгүүгээл төр зэсгээс дарамтлал яах вэ? Энэ нөхөр минь яагаад хоолнд зэрэгдэхгүй юм? Гэхдээ хууль гэж юу юу байгаа даа. Нэг өстө бий очаардгүй шүү дээ хууль гэдэг. Зүгээр хууль бол яг зүгээр ядарсан хүн амтнд өмөлчдөг юм шиг байна. Үйлчлэгчтэй сайн үйлчлдэг юм шиг байна. Энэ заваа юмнууд бол үйлчлэхгүй шүү дээ.
Дундуур нь яаж игээд зохицуулгаар авч байна. Энэ дэлхийд манайхаас өөр иргэдийнхэн гарын урууны хийг авдаг тийм үс гүрэн байна уу? За ястай мэдээгүй. Нэр бодлоход мал биш тийм ч тийм. Гайгаад тий. Тамгалаад байгаа юм шиг тий. Тэгээ өгөхгүй би сайн байна. Хэрвээ намайг өгсөнгүйгээд цагдаагаас дуудах ч гэдэг юм уу, яадаг ч гэдэг нь тиймэрхүү байх юм бол би бас өөрөө хөдлөнө. Аминд арзаа. Бас хоргоо биендээ хөрөхлөөр бас арзаад үздэг. Танай офицеруудын хөдөлгөөн бүгд өгөхгүй юм шиг өөх үү? Хөөний юу гэдэг бах тэрээс миний хувьд бол за өгсөн ч яг өөртөө хүчээд авах нь. Миний хочч тэр дүүр дээр очиж тэр хорооны хээг нь авсан дараа 20,000 төгрөг нөхөн байцдаг уу юу? Тийм байлгүй. Тэгж бодоод би тэгж явахгүй. Тэгээ мөнгө над хэрэгтэй л тэгтэл тэгж нэг ахын хорооны хээг хөнгөөд одоо юу гэсэн утгатай юм болоод байгаа яагаад байгаа юм. Танай хорооны засаг дарга марга гэл одоо тань дээр орж ирээ. За одоо та ингийн шүү бүгдөө нийлээд ингийн гэдэг одоо тийм хорооны дарга нар их явдаг байлаа шүү дээ дээр үе. Одоо тийм дарга марга орж ирж явах юм уу? Одоо яг хөө энэ дарга нар юм шүү дээ. Анхан шатны байгууллагын хорон дарга нар чинь тэр хэсгээ алсан дэр чинь хамгийн өрөвдөлт тусаад шүү дээ. Хэдэн дөрөг авахгүй өөрөө зайлвал. Хэрэг тэрнийг хийхгүй бол залгын өгөхгүй. Дараа сонгуулаар нь дэвшүүлэхгүй. Тэгэл одоо нэг ёсны дээрээс нэг уяатаа одоо Google-тэй ч юм уу одоо Google тэглээд бас гомдчихдаг юм бол яадаг юм бол. Дээрээс нь чахна шүү дээ. Хорон даргаыг одоо яадаг ч тэр дээрээс нь хэсгийн юун ч гэдгийг дүүргийн тамгаас ч гэдэг юм, тамгын засаг дарга гэдэг юм, засаг дарга нь хотын дарга гэдэг юм, хотын даргын их хурлын шүтэл нэг ч гэдэг юм. Ерөөс ингэ уяатаа болсон. Тэгэл тэгвэл их гэж. Ингүүл ингэ шиг үгүй. Би бас мэднэ л дээ. Бас дунд нь бас нэг жоох ажилтгий. Бас тэр төрлийн байгууллагын юмнуудыг бас жоохон гадарлана. Их юмгүй. Их муухай. Их хоги. Их харчаагүй. Та төрлийн байгууллагыг хэлээд тийм тий. Тэр нь ажиллаж байгаа зүйлийн буруу бас юм шиг байгаа хөрхи. Амьдрал тэд нар муу яахын хөрхи юм та. Ажлаасаа хадаа ичвэл манай чиг 8 хийгээд юм уу нэг бор хар ажлыг явж чадахгүй. Тэргүүрээ бас олон жил занималцсан болохоор тэрний гартнараа төрсэн болохоор бас тэгээд явдаг юм билгүй. Та 8 ээж гэнэ үү тэрийг? Уу яах вэ тэгэл янз янз юм хийн шүү дээ. 8 ээжээс тэтгэр хийдэг хөө одоо тэнд. За яг тэгээд түрүүж би нэг юу явдсан да нэг групп гээд бас би жоохон гаргантаа 54,000 төгрөг авдаг. Тэгээ яг жижиг сажиг юм бол хийнэ. Ер нь миний өөрийн характер бол ингэж хийж явснаар жаргалтай л да. Зүгээр нэг жижигхэн хурган дарга болчоо бас бодлоо тэргээ цагнаад дээрээс айж гөлгөнөөд энэ тул би зээч одоо надад нэг жижигхэн даргын мэс төгөөд чам нэг 800,000 цаас өгье. Чи тэгээ миний өдөрлөнд яваад эдрийг ингэж яваад урдаас нь би ер нь бараг салаач гаргачихна. Тэрний хооронд би ингэж зүгээр ингэж найз нөхдөөгөө 8-аа ивүүл хийгээд өөрөө нэг хийсэн тэр. Тэгэхээр эдэн сайхан нөхдүүдтэй хүүхдүүдтэй боллоо. Хамгийн анхуд нь орог би энэ эсвэл хүндрос байх юм. Та нар одоо ингэ бөөнөрөө суугаад бүлхэн чинь нийлээд суухаараа юу ирэх вэ? Монгол улсын хөгжил, Монгол улсын аврах тухай ярина. Ер нь тэгээ шүү дээ. Тий. Хамгийн сүүлд одоо ярих асуудал жишээ нь юу вэ? Энэ оюутлага, тавталгаатай асуудал танад дунд яригдах уу? Яригдлаггүй яах вэ? Одоо сая энэ урдтан тэр сая ангийн голын мөнгөөр тэдний бүлхэм өөрсдөө бид одоо энэ олон удаа энэ төнгөлийн компанид юунд тэр алтан урахад бичиг өгсөө үлсэн зарлаа нэмрэлгаа бид одоо өөрийнхөө арга хэмжээг авнаа өөрсдөө одоо өөрөөр үзнэ гэж би зөвгөж бодсон манайхан тэнц маш зөв болсон тэн дээр бол одоо энэ улсад нэг л айхтай юм шиг л яриад байгаа юм л да бууз зэвсэг гэдэг урд нь үзээгүй хөлгөнд байсан хүмүүс л байгаа л да эдгээр би бол маш зөв гэж боддог. Тэгээ сурагч нар асуудаг байхгүй юу? Хүн алдсан бол яах вэ? Би хэлсэн нэг сурагч шүү дээ. Ах нь бас цэргийн хүн тэр буугуй чинь тийм ээ. Энэ лаг буудыг бол лаг л буудна. Тэр машины дугуйг бол машин дугуй буудаг тэр машин дугуй л буудна. Буугуй чинь тийм цэц мэрэгэнтэй юм байдаг бол хос биш. Машин дугуйг буудах гэж хүн буудчих тийм аюул байдгүй л байхгүй. Аюул болж энэ бүх чадчихээн дээр энэ. Цаад нэг компани захирлын гэсэн зүгээр юу вэ тэр? Оцсон л бид араас нь бид нар бас нэг үл юм чинь. Тийм л арчаагүй навшин зүгээр л нүдэнд юм харагдаад байгаа. Ерөөс ярихлаар зөв сайхан монгол гэж ярьдаг. Үйлдэл нь бол монгол биш. Ярихдаа монгол.
цаадруулах нохой.